За сайн басан залуус ингээд та бүхэндээ би даа сурах сонирхолтой өөрөө гитарыг сурахтаа ингээд сургалтын төвд очиж амжихгүй байгаа юм уу тийм хүмүүс зориулсан 10 цуврал одоо анхан шатны зориулсан хүү хичээлийн маань өнөөдөр төгсгөлийн хичээл орж байна. Тэгэд мэдээж хөгжим сурна гэдэг бол би даа сурна гэдэг бол мэдээж асар том одоо юу гэх юм давуу тал байхаас гадна бас асар том бас сөрөг талууд бас гардаг. За жишээлбэл одоо ингээд миний хичээлүүд би айл болох нөгөө асуулт баг үлдээж тийм айл болох бүх юмыг ойлгомжтойгоор заах гэж маш их хичээж байгаа. Гэвчиг хүн яадаг вэ бичлэг маань мэдээж тантай эргээд харьцахгүй таны асуултанд хариулж чадахгүй тийм учраас хүн өөрийгөө зөв хийж гинөө буруу хийж гинөө гэдгийг бас мэдчих чаддгүй. Тэгээ хүмүүс маш их асуулт өгдөг л тийм сургалтын төвд явсан зүгээр гэдэг юм уу би даагаа сурчих юмыг заавал сургалтын төвд мөнгө төлөх ёстой гэдэг юм уу. За яагаад би багш гэдэг хүн хэрэгтэй юм бэ гэхээр багш гэдэг хүн мэдээж энэ талаар мэрэгчсэн байгаа. Тэгээ олон хүнтэй ажилласан учраас яадаг вэ гэхээр хинд ямар нөхцөлд ямар юм заах вэ те хинд ямар юм таарах вэ гэдгийг багш нь өөрөө мэдчихэдэг. За жишээлбэл одоо юу гэж ре минор, ля минор гэдэг аккордуудаа ингээд сольж чадахгүй байхад нь шууд ма фа мажороо тоглох гэдэг хамт хэцүү. Эсвэл бүх ингээд аккордуудаа мэдээд байхад нь түүнд нь тулгуурлаад чи тэгвэл дараагийнх нь энийг сурч юм бол зүгээр юм байна. Ийм ая зохиол, тийм зохиол тоглол. За ийм дасгал сур гэдгийг багш нар нөгөө хүнд нь тааруулаад төвшөнд нь тааруулаад заадаг учраас нөгөө хүний сурц маань илүү хурдан байдаг. За тэгээ хоёрт багш яг зөв хийгээд байна уу, буруу хийгээд байна уу, юун дээр алдаад байна гэдэг багш хүн хамгийн гол нь тайлбарлаж, хийлж, ойлгуулж өгдөг учраас хүн сурахад илүү хурцтай сурдаг. За мэдээж би та сурахад бол бас болохгүй зүйл байхгүй. Гэхдээ маш их алдаанууд гардаг. Яг тэр нэг хажуунаас за чи зөв хийгээд штэ, буруу хийгээд штэ гэдэг чинь хэлээд өгөх байхгүй учраас бас жоохон эрсдэлтэй, бас жоохон буруу болчих гээд идэх тал байдаг. Гэхдээ миний энэ 10 хичээл яах гээд нэхэ аль болох тийм эрсдэл гаргахгүй тулд бүхэл юмыг амар детальны, бүхэл юмыг амар ойлгомжтой заах гэж маш их хичээсэн. Тийм учраас бас харьцангуй гайгүй болов гэж бодож байна. Мэдээж энэ 10 хичээл бол ердөө анхан шатны хумсны толионы бүр хумсны 90-ийн 100-ийн 1000-ийн 1-ийн 1 болж байгаа. Тийм жоохон мэдлэг бид нэр одоо та бүхэнд зааж өгч гэсэн. Үүнээс цаашаа заахын тулд энэ бичлэг хийгээд энийг ойлгох бас хэцүү тийм бичлэгээр ингээд амжуулаад хүргэх хэцүү. Тийм учраас мэдээж сургалтын төв хэрэгтэй юу хэрэггүй гэсэн зөндөө бол асуултанд бол би юу шариулах вэ мэдээж багш гэдэг хүн хэрэгтэй. Багш гэдэг хүнгүүгээр одоо энэ зүйлүүдийг хүн сурна, би дараагаас сурна боломжгүй зүйл биш. Би өөрөө ч боломжтой өөрөө сурч исэн. Гэхдээ яасан гэвэл маш их цаг хугацаа алдсан, маш их зүйлийг буруу сурсан байсан, маш их худлаа мэдээллүүдийг авсан байсан, маш их системгүй байсан тийм. Энэ бүхэн маань эргээд хор болдог. Юм сураад байгаа юм шиг хэрнээ системгүй юм сурна гэдэг чинь өөрөө шал сураагүйгээс илүү одоо дор болчтой юм байл л тийм. Тийм учраас бас энэ эрсдлүүдээс бас хол байгаарай гэж та бүхэнд хэлмээр байна. Аливаа нэг юм их яагаад, ямар учраас яагаад гэдэг асуултанд хариулж чадж байгаа нөхцөл та бас тухайн зүйлийг ойлгоод, тухайн зүйлийг мэдээд, мэдлэг болгоод авсан байна гэж ойлгоорой. Тийм болгохын тулд би бас бүх зүйлүүдийг ингээд аль болох дэлгэрэнгүй заахыг хичээж байгаа. Гэвчиг нөгөө цаг маань давчуу богино хугацаанд хийж байгаа дугаарууд учраас бас сетих ярихаар их нурчих гээд байгаа учраас бас тэр талаар уулзчлаа гэж хэлмээр байна. За ингээд өнөөдрийн хамгийн сүүлийн хичээлээр бид юу усах чинь гэхээр хамгийн ихний хичээлээр бид ярьсан хоёр хичээлээр ярьсан аккорд гэж зүйл байгаа тийм 3 болон түүнээс олон их шиг дуурайдаг зүйлийг аккорд гэж нэрлэв. За аккордын дотор хоёр төрөл байдаг. Тэр мажорын болон минорын. За үүнээсээ салбарлаад маш олон төрлийн аккордууд гарч ирдэг. 7, septim, diminished, augmented, одоо юу гэдэг sharp-len одоо ингээл ихсэн багассан гэх зөндөө олон төрлүүд гарч ирнэ л тийм. Одоо suspend аккорд шиг юм тийм. Тэр бүхний эхлэл нь юу вэ гэхээр нөгөө мажор бол минорын аккордууд бол мэддэг байх хэрэгтэй гэсэн. Тэрний мэддэг болцсны дараа онлын төвшөнд энэ аккордууд яаж дуурайд байна гэдгийг мэдчих юм бол тэрний шууд бүтээгээд явчихсан. Өөртөө аккордыг харж сурах биш, өөртөө бүтээж сурдаг гэсэн. За энийг сурахын тулд бас маш их цаг хугацаа хэрэг болно. Тийм учраас би та бүхэнд өнөөдөр яг чинь маш одоо хялбар аргаар, маш амархан аргаар бас аккордуудыг олж болдог. Нэг тийм муу арга гэх юм уу одоо тийм одоо cheat гэж нэрлэдэг. Одоо юу гэх юм одоо trick гэж нэрлэдэг. Одоо юу гэх юм те нөгөө юмыг арай хялбар аргаар сурах нэг тийм зүйлийг та бүхэнд өнөөдөр зааж өгч байна. Үүний сураад ойлгочих юм бол ерөнхийдөө ингээд хөөгөөд аккордууд ингээд хөөж олдог арга байгаа л да. Энийг сурчих юм бол ерөнхийдөө бас аккордуудыг дорхноо ингээд ойлгодог болчиход их хялбар болов гэж би бас бодож байна. За ингээд олон уушгүй хичээлд оръё. Хичээлд орохоос өмнө нэг анхаарах ёстой зүйл бол жишээ нь хүмүүсийн алдаад байдаг зүйл одоо миний заах хичээл дээрээс яадаг гэхээр ямар нэгэн аккордоос хөөж болохтой хувирчаад байдаг. Хувирах ёсгүй. Энэ юу гэсэн утгатай вэ гэхээр
хонноос үргэлж хуралт хүрдэг. Хонноос эзэс ишиг төрдөггүй. За энэ үгийг аягуулсан анхаараарай. Энэ юу гэсэн үг вэ гэхээр мажор аккордыг өнгийн дэвшлүүлэхэд дараагийн өнгийн мажор аккорд үүсдэг. Минор аккордыг өнгийн дэвшлүүлэхэд дараагийн минор аккорд үүсдэг гэдэг. Энэ зарчмыг хизээч битээ мартаарай. Одоо энэ өнөөдрийн заах байгаа хичээл дээр. Жишээлбэл хүмүүс ингэж ямар нэгэн мажор аккордоос хөөгөө дараагийн аккорд нь гаргаж ирэхлээр тухайн аккордыг минорын хэлбэрээр нэрлэж ч юм уу тийм алдаа гаргаад байдаг. Мажорын аккордоос хайгаад дараагийн аккордыг гаргахад дандаа л мажорын аккорд гарна. Минорын аккордыг өнгийн дэвшлүүлэхэд дандаа минорын аккорд гардаг. За энэ зарчмыг юусэн мартаж болохгүй. Мажороос мажор, минороос минор гардаг гэсэн. За тэгэхээр ер нь бол за өнөөдөр бол бид нар яах вэ гэхээр дөрвөн аккордноос л ерөнхийдөө бусад бүх аккордыг хөөгд болж болдог. За нэг анхааруулах юм тэр дөрвөөс өөр аккордыг дээш нь хөөж болж болохгүй. Энэ зарчмууд бол болно, тэр бол боломжтой. Гэхдээ тэр бас тийм зөв сонголт бол биш. Болохгүй зүйл бол байхгүй шүү, болно. Гэхдээ бас яг хэм хэрэглээнд байдгүй ч гэх юм уу тий бас тийм ч оновчтой бол биш байдаг. Зүгээр миний заасан дөрвөн аккордоос хөөгөөд дараагийн бүх аккордоо авдаг аргыг сурчих юм бол бүх аккордыг тэр зарчмаар хаагаарай. Тэрээс хамаагүй аккордыг бас хамаагүй тэгэж хөөдөг аргаар хөөж олж болдгоо шүү гэдгийг би бас ихэнх нь бас хэлмээр байна. За ингээд бүгдээрээ өнөөдрийнхөө хичээл орцгоё. Мажор болон минорын бүх аккордуудаа өнөөдөр дуусгуулна. За өнөөдрийн хичээлийн нэг чухал зүйл юу вэ гэхээр альтерацийн тэмдэг. За альтерацийн тэмдэг гэдэг нь тухайн ямар нэгэн өнгийг хагас өнгөөр дээш нь болон доош нь болгоход хувирахад ашигладаг тэмдэг байгаа. За үүнийг одоо орсоор бол диез бемол гэж нэрлэдэг. За диез гэдэг нь тухайн өнгийг хагас өнгөөр дээшлүүлэхийг хэлнэ. Бемол гэдэг нь тухайн өнгийг хагас өнгөөр доошлуулахыг хэлдэг байгаа шүү. За бидний өнөөдрийн хувьд болохоор бемолыг нэг ашиглахгүйгээр аль болох нөгөө та хэдийн толгойг хэрүүлэхгүй тулд диез буюу одоо sharp гэдэг зүйлийг одоо англиар бол sharp гэж нэрлэдэг. Sharp-ыг ашиглаж хэрхэн аккордыг хөөж олж болдог вэ гэдгийг та бүхэндээ зааж өгөх болно. Яг уу хичээлийн төгсөл хэсэг дээр ерөнхийдөө гайгүй ойлгож яах гэж үзэх юм бол bemol flat буюу эсрэгээрээ яаж бас олж болдог гэдгийг би цугсаанд дурдаад өнгөрөх болно. Тэгэхээр өнөөдрийн хичээлийн чухал зүйл бол диез буюу хагас өнгө дээшлүүлэх аргаар аккордуудыг хэрхэн олох вэ гэдгийг хичээл гээд ойлгочод өнгөдөө болно шүү. За өнөөдрийн хичээл түрүү хэлсэнчлэн хагас өнгөөр дээш нь олдог аргаар бүх аккордыг хөөж олох маш амархан. За тэгэхээр бидэнд ерөнхийдөө за дөрөв гэхээс илүү баг 2 аккорд ихний ээлжинд бидний мэддэг 2 аккорд байгаа. Тэр 2 аккордыг ашиглаад эхлээд хөөж олж суръя. За бид нар бари аккорд гэдэг зүйлийг өмнөх 8 дугаар хичээлээр үзнэ. Энэ бол 2 төрлийн бари аккорд үзнэ. Тэрнүүд нь болохоор F major, B minor гэсэн 2 аккорд сурсан. За энэ 2 аккордыг ашиглаад өөр аккордуудыг хөөж олдог аргыг сурах чинь гэсэн үг. За диез гэдэг нь яадаг вэ гэхээр ямар нэгэн өнгийг хагас өнгөөр дээшлүүлэхийг диез гэж нэрлэдэг. Жишээлбэл би зүгээр аккорд нэр шигшин дээр ярих юм бол 6 дугаар утасны 1-р ладнаас 6 дугаар утасны 2-р лад руу очиод хагас өнгө дээшилж чинь гэсэн үг. 2-р ладнаас 3-р лад руу өсгөд дахиад хагас өнгө дээшилж чинь гэсэн үг. За хүмүүс дээшлэхээр ингээд уруудуулаад байдаг. Тэгж болохгүй шүү. Яагаад тэгэхээр 1-р лад, 2-р лад, 3-р лад, 4-р лад, 5-р лад, 6-р лад тэгээд ладууд маань өнгө нь дээшээ яваад байгаа. Тоон өсөж байгаа юм чинь дээшээ гэж ярина. За одоо жишээлбэл хоосон тэг гэж үзэх юм бол 1-р лад хагас өнгө дээшилж чинь, 2-р лад нь дахиад хагас өнгө, 3-р лад дахиад хагас өнгө, 4-р лад 3-аас хагас өнгө, 5-р лад 4-өөс хагас өнгө, 6-р лад 5-аас хагас өнгө. Тийх мэтлэн ингээд өнгөнүүд хагас өнгөөр дээшлээ яваад байгаа. За энэ жишээлбэл 6 дугаар утасны хоосон дуурайд ми гэсэн өнгө дуурдаг. 6 дугаар утасны 1-р ладны зарчим бол фа гэсэн өнгө дуурна. 6 дугаар утасны 2-р ладны зарчим бол фа диез гэсэн өнгө дуурна. 6 дугаар утасны 3-р ладан дээр соль гэсэн өнгө дуурна. 6 дугаар утасны 4-р ладан дээр соль диез дуурна. 6 дугаар утасны 5-р ладан дээр ля дуурна. 6 дугаар утасны 6-р ладан дээр ля диез дуурна. 6 дугаар утасны 7-р ладан дээр си дуурна. 6 дугаар утасны 8-р ладан дээр до дуурна. 6 дугаар утасны 9-р ладан дээр до диез. 6 дугаар утасны 10-р ладан дээр ре. 11-р ладан дээр ре диез. Тэгээ 12-р ладан дээр дахиад ми дуурна. За одоо нэг юм бүгдээрээ маш сайн чийжлэх хэрэгтэй. Үндсэн 7 гişиг байдаг гэж би хамгийн анхны хичээлүүдээр ярьж байсан. До, ре, ми, фа, соль, ля, си гэдэг үндсэн 7 гişиг байгаа. Яагаад эдгээс үндсэн 7 гişиг гэж нэрлэдэг вэ гэхээр үүнээс гадна бас өөр гişгүүд байдаг учраас энэ 7-ыг үндэс гэж нэрлэдэг. За тэр өөр гişгүүдийг юу гэж нэрлэдэг вэ? Өнөөдрийн хичээлдээ маань холбоотой. Тэдгээрийг альтерацийн тэмдгийн хувирсан тэмдгүүд буюу одоо үүсэмэл гişгүүд гэж нэрлэдэг. За энэ яадаг вэ гэхээр жишээлбэл до, ре хоёрын завсар нэг өнгө байдаг. За доогоос нь дээшлэх юм бол до диз гэж тэр өнгийг нэрлэдэг. Регээс нь доошлох юм бол ре бемол гэж нэрлэдэг. Ерөнхийдөө нэг нэртэй хоёр нэртэй нэг өнгө гэсэн үг. За жишээлбэл доог хагас өнгө дээшлэхэд до диз болдог гэсэн үг. До дизийн хагас өнгө дээшлэхэд ре болно. Рег хагас өнгө дээшлэхэд ре диз болно. Ре дизийн хагас өнгө дээшлэхэд ми болно. За харин ми фа хоёрын дунд нь хагас өнгө байдаггүй.
Ми-гээс фа руу хагас өнгө байдгүй. Ми-гийн дараа үргэлж шууд фа байдаг. За фагаас соёлын хооронд фа диз байна. Соёлоос лягийн хооронд соёл диз байна. Лягаас сигийн хооронд ля диз байна. Харин си до хоёрын дунд бас хагас өнгө байдаггүй. Сигээс өнгө дэвшлүүлчих юм бол шууд до болдог. Мигээс өнгийн дэвшлүүлчих юм бол шууд фа болдог. Бусад бүх гişгүүд, бусад 7 гişгүүд нь яадаг вэ? Одоо бусад 5 гişгүүд нь дандаа хар даралтай байдаг гэсэн. За тэгэхээр үндсэн 7 гişгийн чинь ми болон сийн хар даралтгүй буюу одоо хагас өнгө дэвшил хагас өнгө нь дунд нь байхгүй шүү дараахан өнгө рүү шилждэг ойлгож болно. Тийм учраас нөгөө үндсэн 7 гişг багаад үүсмэл гişг нь 5 байдаг, дутуу байдаг гэсэн үг. За нэг юм юу гэж ойлгох хэрэгтэй вэ гэхээр ямар нэгэн гişг түүний дараа хагас өнгө дэвшсэн. Тэгээд түүний дараа дараагийн гişг тэгээ хагас өнгө дэвшсэн гişг. Тэгээд дараагийн гişг гих цаашмаар явдаг. Гэхдээ мигээс фа руу хагас өнгө байдгүй, сигээс до руу хагас өнгө байдгүй гэдгийг хэлж болно. За одоо энэ юунд ашиглах вэ гэхээр бид нэр F major гэсэн аккорд мэднэ. Ийм аккорд байгаа. За F major гэсэн аккордыг биднээс хагас өнгө дэвшлүүлье. Одоо F major гэдэг мажорын аккорд хэвээрээ байгаа гэсэн. Гэхдээ зөвхөн өнгийн л дэвшлүүлж байгаа. F major гэдэг мажор аккорд хэвээрээ байгаа. Өнгийн нэг хагас өнгөөр дэвшлүүлжтэй. За одоо энэ тэгвэл F major гэдэг аккорд чинь нэг лад буюу нэг өнгө дэвшлж байгаа учраас энэ хагас өнгөөр дэвшлж чинь гэсэн. Тэгвэл энийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр F sharp major гэж нэрлэдэг буюу fa diez major гэж нэрлэдэг. За ингэх юм бол F major хагас өнгө дэвшлүүлж юм бол F sharp major. За тэгвэл F sharp major-ыг хагас өнгө дэвшлүүлж юм бол G major болдог. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? F-ийн дараа G байдаг тий. F sharp G болж байна гэсэн үг. Хэрвээ F-ээс шууд бүтэн өнгө дэвшлүүлж юм бол шууд G болох гэсэн үг. Хагас өнгө дэвшлүүлж байгаа учраас F-ээс хагас өнгө дэвшлүүлэхэд F sharp болж байна. За F sharp-ыг хагас өнгө дэвшлүүлэхэд G болно. G-г хагас өнгө дэвшлүүлэхэд G sharp болно. G sharp-ыг хагас өнгө дэвшлүүлэх юм бол A болно. A-г хагас өнгө дэвшлүүлэхэд A sharp болно. A sharp-ыг хагас өнгө дэвшлүүлэхэд B болно. За B буюу C minor гэсэн C major гэсэн аккорд л доо. За B-гээс C руу ороход хагас өнгө байдаггүй. B-гээс C major руу ороход хагас өнгө байдаггүй шууд B өнгийн дэвшлүүлэх нь шууд до major болдог гэсэн үг. За до major-ыг хагас өнгө дэвшлүүлэх нь до diez major. До diez major-ыг хагас өнгө дэвшлүүлэх юм бол re major. Re major-ыг хагас өнгө дэвшлүүлэх юм бол re diez major. Re diez major-ыг хагас өнгө дэвшлүүлэх юм бол mi major. Mi major-ыг хагас өнгө дэвшлүүлэх юм бол ми дээр нөгөө хагас өнгө байдаг учраас шууд дараагийн гişг рүү ордог. Фа major болдог. За тэгэхээр ми болон си дээр хагас өнгө байдаггүй гэдгийг сонно гэсэн. За дахиад ихнээс нэрлэе явъя. Фа major хагас өнгө дэвшлүүлэх нь fa diez major гэсэн аккорд болно. Хагас өнгө дэвшлүүлэх sol major. Дахиад хагас өнгө дэвшлүүлэх sol diez major болно. Дахиад хагас өнгө дэвшлүүлэх la major. Дахиад хагас өнгө дэвшлүүлэх la diez major. За хагас өнгө дэвшлүүлэх si major. За си-гээс хагас өнгө дэвшлүүлэх си-гээс до руу хагас өнгө байдаггүй өнгөтэй шууд до major болно гэсэн. Si diez гэж байдаггүй гэсэн. До major хагас өнгө дэвшлүүлэх юм бол до diez major. Дахиад хагас өнгө дэвшлүүлэх re major. Хагас өнгө дэвшлүүлэх re diez major. Тэгээд mi major. За ер нь зарчим маш амархан. Ямар нэгэн өнгнөөс хагас өнгө дэвшлүүлэх юм бол diezтэй аккорд болдог. Тэр diezтэй аккордыг дахиад нийлээд дахиулж юм бол дараагийнх нь гişг болдог. Тэрний дахиад дэвшлүүлэх юм бол тэрнийхээ diezтэй аккорд болдог. Тэгээд хагас өнгө дэвшлүүлэх юм бол дараагийн гişг болдог. Энэ зарчмыг байна. Тэгэхээр бидээс нотныхаа дарааллыг аягүй сайн мэддэг багтай. Догийн дараа re. Гэхдээ до re хоёрын завсар нь нэг завсар өнгө үүдэг. Тэрийг дог хагас өнгө дэвшлүүлэх бол до diez, тэгээд re, тэгээд re diez, тэгээд mi, тэгээд mi-гээс fa руу хагас өнгө авах учраас шууд mi өнгийн дэвшлүүлэх юм шууд fa diez, sol diez, la diez, si, si-гээс хагас өнгө байхгүй шууд si-г өнгийн дэвшлүүлэх шууд до болдог. Юу энэ зарчмыг ойлгох хэрэгтэй. За бид нэр болохоор аккордыг хөөхдөг нөө до major-оос хөөхгүй fa major гэсэн аккордоос л хөөж байгаа гэсэн. Fa-гаас нь ахуулаад нотны дараалалаар яваад байгаа гэсэн. За fa major, fa diez major, sol diez major, la major, la diez major, si major, do major, do diez major, re major, re diez major, mi major. За ингээд бүх major аккордууд дуусчихж байгаа. Бүх major аккорд энэ дууссан болоо. За тэгвэл одоо мажорын аккордуудыг хөөж болсон юм чинь эсрэг талд нь юу авах вэ гэхээр минорын аккордууд байгаа. За минорын аккордуудыг яаж хөөж олж болдог вэ гэхээр бидний нөгөө B minor буюу одоо C minor-ос аккорд биднээс өмнө сурсан тий. За C minor-ос хөөж болно. Сурсан аккордоос хөөж ин гэсэн үг л тий. За C minor-ыг хагас өнгө дэвшлүүлэх юм бол C-гээс хагас өнгө дэвшлэхээр нөгөө C до хоёрын завсар нөгөө D гэсэн өнгө байдгүй гэж хэлсэн тий. Шууд C-г хагас өнгө дэвшлэх юм шууд до минор болно. За бид нар өмнө до major гэдэг юм аккорд мэднэ. Тэгвэл өнөөдөр
до минор гэдэг аккордыг си минороос хөөгд олж чинь гэсэн. За нэг юм түрүүн би анх хэлсэн те мажороос үргэлж мажорын аккорд гардаг, минороос үргэлж минорын аккорд гарна. Си минороос аккордыг өнгийн дэвшүүлчих юм бол өнгөн солигдсон мөртлөө минор хэлбэр нь бол солигдохгүй гэсэн үг. Жишээлбэл одоо цэцгээ гэдэг эмхтэй байлаа гэхэд өнгийн дэвшүүлчихэд зөвөр урна гэдэг эмхтэй л болно. Тэрнээс цэцгээ гэдэг эмхтэй өнгийн дэвшүүлчихэд бата гэдэг эмхтэй болохгүй гэсэн. Эмхтэй хүн эмхтэйгээр л байна гэсэн. Эрэгтэй хүн эрэгтэйгээр л байдалтай адилхан. За тэгвэл си минор гэдэг аккордыг өнгийн дэвшүүлч юм бол өнгөн солигдоод до болсон мөртлөө до минор болно гэсэн. До минор. За до минорыг хагас үн дэвшүүлч юм бол до диез минор. До диез минорыг хагас үн дэвшүүлч юм бол ре минор. Ре минорыг хагас үн дэвшүүлч юм бол ре диез минор. Ре диез минорыг хагас үн дэвшүүлч юм бол ми минор. Ми минорыг хагас үн дэвшүүлвэл ми диез гэж байхгүй. Ми дээр диез байдгүй. Шууд фа минор. Фа минорыг хагас үн дэвшүүлвэл фа диез минор. Фа диез минорыг хагас үн дэвшүүлвэл соль минор. Соль минорыг хагас үн дэвшүүлвэл соль диез минор. Соль диез минорыг хагас үн дэвшүүлвэл ля минор. Си минор, до минор, до диез минор, ре минор, ре диез минор, ми минор, фа минор, фа диез минор, соль минор, соль диез минор, ля минор. За тэгэхээр бид нар сая фа мажороос ингээд ладын ахуулаад ингээд яг фа мажор гэдэг яг аккордод яг барилт нь одоо барьж байгаа нь болохоор яг адилхан байгаа. Зүгээр лад нь ингээд дэвшлээ яваад байгаа. Тэгэхээр яаж юм тэгэхээр мажор хэлбэртэй барьсан юм чинь мажор нь хэвээр үлдээд зүгээр өнгөн дэвшлээд байгаа өнгөн солигдоод байгаа л гэсэн. Жишээлбэл 1 байсан бол 1 байсан бол 2 байсан бол 3 байсан бол 4 гээд тоон солигдоод явж байгаатай адилхан өнгөн солигдоод байгаа. Мажороор хэлбэр яг л тэр мажороор хэвээр яваад байгаа гэсэн. За жишээлбэл си минорыг өнгөн дэвшлэхэд си минор, до диез минор, ре диез минор гэх өнгөн дэвшлээд яваад болохоос биш минор хэвээрээ л байгаа гэсэн үг. За тэгвэл бид нар сая фа мажорыг өнгийн ингээд дээшлүүлээд явсаар хагаад бүх мажорын аккордуудыг сая олж болсон. Си минорыг өнгийн дээшлүүлээд хагаад бүх минорын аккордуудыг олж байгаа. За тэгвэл фа мажороо фа минор болгож бас болно. За энэ юу гэсэн үг вэ? Фа минор гэдэг ийм аккордыг биднес дунд хуурын авчихвал фа минор болчихно. Фа минор гэдэг аккорд болчихно. За тэгвэл фа минор гэсэн аккордыг өнгийн дээшлүүлж бол фа диез минор. Соль минор, соль диез минор, ля минор, ля диез минор, си минор, до диез минор, ре минор, ре диез минор, ми минор. За фа мажороос хайхмал мажор аккордууд л гаж байна. Фа мажор, фа диез мажор, соль диез мажор, ля мажор, ля диез мажор, си мажор, до диез мажор, ре диез мажор, ми мажор. Мажороос үргэлж мажорын аккордууд гарна. А минороос үргэлж минорын аккордууд нь болдог гэсэн. За бид нар өнөөдөр шинэ аккорд юу сурсан бэ гэхээр фа минор гэдэг аккорд сурчиж байгаа. Фа мажор нь юм байсан тий. Дунд хурга агуулгууд фа минор болчихж байгаа. Тэгвэл фа минороо өнгийн дэвшлүүлэнгүүт дараагийн өөр аккордуудыг бас хөөгд олчих чинь гэсэн. Гэтэ минорын аккордуудыг. А фа мажор хэвээр нь мөртлөө ингээд өнгийн буюу ладын дэвшлүүлээд байхад дараагийн өөр мажор аккордуудыг олж ийн гэсэн. Фа минорыг минор болж байгаад өнгийн дэвшлүүлэхэд дараагийн өөр минор аккордуудыг олж ийнэ гэсэн. За фа мажороос хөөж болдог байна. Тэгвэл бас фа минороос нь олж болдог. Тэгмэл дандаа минор аккорд болдог. Тэгвэл бид нэр си минор гэдэг аккорд түрүү сураад өмнө сурчаад тэр си минороос сая ашиглаад бас өөр минор аккордууд бас олж олсон шүү дээ тийм. Си минор, до диез минор, ре диез минор. Тэгвэл си минор гэж байгаа юм чи эсрэг талд нь юу байж болох вэ? Си мажор гэж болох юм. За тэгвэл си мажорыг ингэж байдаг. За одоо тэгвэл си мажорыг өнгөн дэвшлүүлээд байх юм бол дандаа мажор бас аккордууд болно гэсэн. Си мажор, до диез мажор, ре диез мажор, ми мажор, фа диез мажор, соль диез мажор, ми мажор. За одоо анхааруул хүн жишээлбэл соль мажор энэ аккордыг баримтаа биднээс яах вэ? Ингэж дээшлж болохгүй. Ингэж дээшлж болохгүй шүү. Би хичээл хийхэд дэсэн тий. Зөвхөн дөрвөн аккордоос хөөж болно. Тэр нь фа мажор, фа минор, си минор, си мажор. За энэ дөрвөн аккордоос дээш нэг өнгө хөөж олоорой. А тэрнээс до мажор баримтаа шууд ингэж дээшлээд ингэж дээж бас болохгүй. А ер нь зарчмын хувьд яг ингэж энэ өнгийг дээшлүүлэхэд бол за хурууны дугаараа төсөж тавиад тэнгуүтэй ингэж дэвшүүлээд ингэж бол дэвшүүлээд явж бас болно. Соль мажор гэсэн аккорд бид нар ингэж өнгийн дэвшлэхийн тулд яах вэ гэхээр за ингэж яагаад өнгийн дэвшлүүлээд явах юм бол гэх мэтлэгээр дэвшлүүлж болно. Гэтэ энэ аюу төвөгтэй. А зүгээр бид нар фа мажор, фа минор, си
C minor, C major гэсэн аккордуудыг өнгийн дэвшлэлээр явуулчих юм бол дараагийн аккордуудыг болоход илүү амар болно. Тэрнээс хамаагүй аккордуудаар бас битгий тэгж дэвшлүүлээрэй гэж та бүхэндээ зөвлөмөр байна. За ингээд өнөөдөр та бүхэндээ цуврал 10 хичээлийнхаа сүүлийн хичээлийг зааж дууслаа. Тэгээд 10 хичээлээр бид нэр цохол хэрхэн хийх үү, strumming буюу цохол хэрхэн хийх үү, арпеж буюу таталт хэрхэн хийх үү, аккордуудыг хэрхэн барих үү, яаж таабун сурах уу, яаж нотон сурах уу, яаж дасгалууд хийдэг үү, метроном яаж ашиглах үү гэдэг маш олон зүйлүүдийг сурсан байгаа. За энэ их сурсан зүйлүүдээр хамгийн гол нь системтэйгээр яг үе шаттайгаар ингээд бэлдээд явах юм бол маш хурдан сайжрна. Тэгээ хамгийн гол нь зөв сурна гэсэн. Ер нь юмыг зөв сурна гэдэг бол өөрөө хамгийн сайн зүйл. Одоо зөв фундаменттай, сайн фундаменттай барилга илүү өндөр, илүү их агаарт, илүү их газар хөдлөлтөнд доктортой байдагтай адилхан зөв фундаменттай зөв сурсан зүйлсд бол үргэлж зөв байдаг. Дараагийн юмнуудыг сурах илүү амархан болдог. За ингээд гитар сонирхогчид Монгол залуус маань маш олон байх болтугай. Тэгээд одоо миний өөрийн зүгээс одоо гитар сонирхогч залуустай хүргэж чадах одоо зүйлсүүдийн маань нэг бол энэ. Тэгээд маш олон гитар сонирхогчид маань энэхүү хичээлийг үзээд маш олон гитар сонирхогчид одоо энэхүү хичээлийг одоо үзснээрээ магадгүй дэлхийд гарах одоо эхлэлээ тавих юм билүү. Энийх нь хамгийн том суурь нь бий болж өгч юм билүү гэж би одоо гүний итгэж байна. За ингээд 10 цуврал хичээлдээ минь хамт байсан та бүгдэнд нь баярлалаа. Тэгээд маш мундаг гитарч гарч ирэх байх гэж би бодож байна. Маш мундаг дуучид бас гарч ирэх байх гэж найдаж байна. За ингээд дараагийн өөр хичээлүүдээр та бүхэндээ бас мэдээж иргэд уулзна. Ганц ингээд бүх юм дуусч байгаа зүйл бол биш шүү. Маш олон өөр бас хичээлүүд мэдээж гарах болно. За ингээд хичээлээ системийг нь үзэн та бүхэнд баярлалаа. Манай сүгийн бичлэг та бүхэн таалагдвал бичлэгээ баруун доод бодонд байдаг 400 удаа өгдөө subscribe гэсэн төвшгөрийг үүнийхээ дараа хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээ мартваа. Ингэснээр та бүхэн манай бичлэгүүдийг цаг алдахгүй цоо шинхэн хавгаа тогтноор нь үзэх боломжтой. Хэрвээ хонхон дээр дарахгүй хүүтэн бичлэг үзэн шүү. Мөн манай channel руу нэвтэр channel-ээ баруун дээд болон барих нөгөө subscribe гэсэн дөрвөлжин төвчийг дарахаа мартваа. Үүнийхээ дараа мэдээж хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээрэй. Мөн search хэсгээр давхад түнс channel гарч ирэх юм бол нөгөө дөрвөлжин subscribe гэсэн төвчнүүдээр дараад хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээ мартваа. За ингээд та бүхэндээ баярлалаа.